Хэрхэн хүсэлтийн ангилал болон шийдвэрлэх дараалал бүртгэх вэ? Барилгын төсөл хэсгийн бүртгэл цэс рүү орж хүсэлтийн ангиллыг сонгоно. Нэмэх товчийг дарна. Ангиллын нэрийг бичнэ. Төлбөө дараах төрлөөс сонгоно. Хүсэлтийн дэлгэрэнгүй оруулах чекбоксыг чеклэнэ. Хадгалах товч дээр дарснаар хүсэлтийн ангилал амжилттай нэмэгдэнэ. Ангиллын төлбийг өөрчлөхдөө ангиллаа сонгож төлбийг өөрчлөн хадгалах товч дээр дарна. Хүсэлтийн ангиллын шийдвэрлэх дарааллыг оруулахын тулд барилгын төсөл хэсгийн бүртгэл зэс рүү орж шийдвэрлэх дарааллыг сонгоно. Нэмэх товчийг дарна. Хүсэлтийн ангиллыг сонгоно. Шийдвэрлэх төвшин буюу дарааллыг тохируулна. Тайлбар бичнэ. Шийдвэрлэх ажилтан хэсэг рүү орж ажилтны дугаарыг оруулна. Хадгалах товч дээр дарснаар хүсэлтийн ангилал шийдвэрлэх дараалал амжилттай үүснэ. Дахин нэг шийдвэрлэх дараалал нэмцгээе. Хүсэлтийн ангиллыг сонгоно. Шийдвэрлэх төвшин буюу дарааллыг тохируулна. Тайлбар бичнэ. Шийдвэрлэх ажилтан хэсэг рүү орж ажилтны дугаарыг оруулна. Хадгалах товч дээр дарснаар хүсэлтийн ангилал шийдвэрлэх дараалал амжилттай үүснэ.